За сайн байна уу. Дорнот аймгийн марафон одоо тэр гүйлтийн спортын хэдвэр сургуулиуд тааж байна. Хан уул зохицуулдрын биеийн тамирын багш тий. Тэгээ биеийн тамирын багш цаа хийхээсээ гадна өөрөө бас ер нь багш нар чинь тамирчин байт юм чи биеийн тамирын багш нар ер нь бүх тамирчин юм зү. Тий давхар тий. Та өөрийгөө нэг танилцуулах уу? Намайг цагаангууд мөхтэй цэрэн дорж юм бүрж өгдөг. 1965 онд төрсөн. Одоо энэ хөнгө атлетикийн спортод ороод одоо 42 жилийн нүүр үзэж байна да. Та хизээ төртөг. Одоо төрчихсөн 2 жил дотор. 2 жил тий. За одоо ч ингээ он гарч юм чинь бас сая бид хоёр бас ярилцлаа. Нодон жилээ нэг дүгнээд нодон жилийн анхны тэмцээн юу байсан бэ? Өнгөрсөн жил ч одоо бидний хагийн бүрийн кросс байлаа. Тий. Тэгээд тэнд ч одоо өөрийнхөө одоо зайд битээр гүйж тийм ээ. Алтан мөнгө медаль өрцсөн байгаа. Тий тэрний яриулах гэдэг шүү дээ. Тий. Дөрүүлээ явсан. Тий. Дорнотоос чи нөгөө хүмүүсээс мэдж байгаа Орос хятад хоёулаа хэлээр гарч болдог ганц. Тэр Баян үлгийн Дорнот хоёулаа шүү дээ. Баян үлгийн бас тэгдэв багтаа бодвол да тий. Тэгээ бид нар чи Орос руу угаасаа их харилцаа бас тажгүй. Хятад руу ч гэсэн хүмүүс их одоо сүүлийн үед чинь одоо очиж мал хүртэл хараад тий. Янз бүрийн бизнесийн харилцаа, соёлын харилцаа. Тэгээ бид дөрвөлээ хагаад Батцэрэн бод тий. Бод дөрвөлээ бид нар баг болоод тийм юм ихтэй хобби нэгтнүүд юм бит. Тий. Одоо бүлтэр зинхэн амьдарч байгаа тий. Тэгээ ажлаа гаж ор хоббигоороо. За тэрний дараах тэмцээн юу вэ? Тэрний дараагийнх чи Улаанбаатар марафон. Улаанбаатар марафон ч бас багаараа. За. Ер нь олоолаа оролцсон шүү дээ. Хизээ байлаа тэр чинь? 5 сарын 5 сар тий 20-оор тий. Тэрний дараа та чинь нэг удаан яваас. Тий. Тэрний дараа чи Сэлэн марафонд оролцоо. Тэр Улаанбаатар марафонд бол манай Дорнотын гээд бас тий. Гаралтай сайхан гүйцэтгэл бол манай мөнгө тий манай мөнгө цая тэгэл юундээ төрүүлээл өөрийнхөө ууган туяа маань бас 21 км-т 35-аас тийм маршрутаа ингээл төрүүлээд нэр нэг харууд энэ төр ирсэн байсан тэр чинь одоос би бас өөрийнхөө зайд үеийнхэнтэйгээ оролдоод бас төрүүлээд тий тэгээд манай мөнх одоо тэгээд хин бод явсан лөө бод явсан тий тэгээ Батцэрэг гэсэн хаа Батцэрэг явсан тий ер нь гинт яагаад тааж агуу насаараа ингээд гүгээд асуулж боловч за би жишээлгээ саяны ярьж байгаа хүмүүс чинь бүгд л өөрсдийн ажилтай нэг хобби маягаар гинт яагаад энэ гүйлтийн ер нь ингээд гүйж эхэлж коронавигоос бас ясны тэрний ашиглаж байгаа л баг тий. Гол нэг коронавигийн үед чинь л бас хөдөлгөөний ор дамжуулж ер нь хүмүүс бас эрч хүч шаарлыг гэсэн тийм ер нь гол зорилготойгоор бид ч цахим гүйлтийн давлгаа гэдээ эхлүүлээд бүр өвөл одоо 21 оны өвөл тий. Тэгээд тий. 21 оны өвлийг хэдэн сарын хэлээд байна та? 1 сард. 21 оны 1 сар. 21 он чинь тий. Тэгэл тэр ирчээрээр 22 чи аюу. Тэгээд 21 он чинь хондоо коронавиг дэвтэн болоо тэмцээн ч болоогүй шүү дээ. Тий. Тэмцээн болоогүй тэгээд бид нар нөгөө нэг хүмүүс чинь нэг ер нь бол нэлээд сэтгэл зүйн бас айцтай байсан шүү дээ. Ер нь бол тайвшруулах. За тэгээд нөгөө хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих энэ юуг бол бас айгүй сайн яах юм бол бас хүмүүс их тустай гэдэг талаас нь бид нар юу яагаад 21-7 хоног за 21 км гүйх юм аян өрнүүлсэн л дээ цахим гүйлтийн давлгаа гэсэн тийм. Тэр чи ханаас илээ? Тий эндээсээ эхлүүлсэн. Тэгээд 2 сарын 21-ээс эхлээд тэгээд 21-7 хоног үргэлжилсэн. Тий. Тэр чин гэхдээ яах вэ нөгөө бас энэ анх сонсож байгаа хүмүүс ч байгаа. Тэгээд нөгөө гүйлгүй хүмүүс ч гэсэн сонирхолтой одоо нөгөө олон улсын тим юунууд зөндөө бий болчиход шүү дээ. Тийм ер нь бол тэр үеэр бас олон улсын цахим гүйлтүүд бол их болсон. Тэгээ манай Монголд
монголчууд чинь бас нөгөө дэлхийн цомын тэмцээн гэж цахимаар болдог болсон. Тий бид чинь надлан одоо 21 онд 22 онд 2 жил дараалан одоо юунд одоо энэ чинь бас нэг үе шаттай явагддаг. Эхлээд урьдчилсан шат нь болохоор одоо 230-аад орн оролцоод тэгээд дараагийнх нь тэнд 16 улс үлдэх хэвээр. За шигшээ. Тэгээд тэндээсээ шигшгтээ дахиад 4 улс үлдэнэ. За тий. Тэгээд 4 улсаас одоо медаль тий ихний гол. Гэхдээ энэ юу штэ энэ ч болохоор бас хүмүүс сонирч байгаа. Бид нар ч өөрсдөө нөгөө тийм аппликейшн байгаа. Тэрнийгээ ингээ асаачаал өөрөө гүгээд өөрийгөө хэмжээл тэр нөгөө мэдээлэл нь бидний цаган дээр бидний утсан дээр хадгалагдсан 1% нь болохоор тэр цаатлын сайт дээр хадгалагдаад тэгээд тэр дүнгуудын улс усаар нь багслаад тэгэл улс хоорондын тэмцээн олон улсын тэмцээн тийм дэлхийн аврах шалралт тэмцээн. Тэгэхээр яана зү Монголоос хэдэн хүн орж байна тэнд. За сүүлэгт нь 1500 хүн орсон баха. 1500. Тэгээд тэр Монгол гол шалруулдаг юм юу юм бэ? Үнэхээр нэг баг болцгоо игээд. Гол нь нэг цагаар юу? Оролцогчийн тоо. Оролцогчд тэгээд нөгөө нэг юутэй. Тэр ч бас айгүй дотроо их нарийн. Бас нэг хол гүүхээр юу яана. Тэгээд нөгөө нэг хүмүүсийг бас уриалан дуудаж одоо нэг найз нөхдөйгөө оролцуулж одоо нэг хүн бол 3 одоо хүн нэг найзгаа юу яаж эсвэл урьж оролцуулаад тэд нар бас гэд яах юм бас тэндээ оноо авдаг. Ер нь ямар ч гэсэн тэр эрүүл мэндийг л яасан гэх нэг тийм ер нь спортыг тэмцэн тий. За тэрний дараа за сая ярьжсэн Улаанбаатар марафон, Сэлэнг марафон. Улаанбаатараас цаашаа шууд Сэлэнг явчихлаа. Сэлэнг явсан тий. Тэрний дараа дөрөвдүгээр Сэлэнг марафон чинь очроос гайг барсан. Уралдаа тий. Тэрний дараагийнх нь юм. Тэрний дараагийнх чинь Баян хонгорт маструудын спортын наадам. Сэлэнгээс цаашаа явсан. Ирээд. Хот руу аймагтаа ирээд. Баян хонгорт хэдэн сарын? Тэр чинь 8 сард. Би ч бас тэр хооронд бас эргээд агын бүрээд яваад нэг бүтэн тэр боорзоор боорз тэгээд агын бүрээд тэгээд тэмцээнээр биш үү? Одоо яг нэг маршрут гаргаж. Тийм нэг аялжуулч одоо нэг тийм маршрут гаргаад гүйлтийн тийм тойрог бас нэг тий Пүжи багшийн бас энэ сая ярьж байгаа нь болохоор энэ аг 3 улсыг одоо Монголоос гараад Оросоор ороод Хятад руу ороод ч юм уу эсвэл ядаж Монгол Оросын хамтарсан тийм марафон гээд өртөөжсөн гүйлт хийх гэдэг байхгүй нэ 2-300 км ч юм уу. За нэг 50 Монгол 50 Хятад 50 Орос үед 3 улсын тий. Тэрнийхээ маршрутыг яриад байгаа. За тэрний дараагийн тэмцээн. Тэгээд тэндээс агаас наашаа хил хүртэл яг 200 км үйдээ. Тий. Тэгээд тэр юугээр бүр нөгөө нэг одоо байршил хаана байрлах уу одоо ямар маршрутаар явах уу тэр юугээ бол 200 км-тэй бүр тогтсон уу үзээд. Тэгээд тэр суурингуудаар яваад тий. Тэгээд гоё гоё тосгонууд байна гэж яриад байна. Тий цаанаасаа юу байгаа. Тэгээд цогт ангил 26 км тэндээсээ хүдэн тэгээд тэр чинь бас нэг 20 гаруй километр хүдэнтээс урагшаага юу за тэр урд талд нь бас юу байгаа. Юу ингээл 4 км. Юу эхлээд нь нөгөө саяны энэ жилийн тэмцээнүүдээс хэлчихээ. За буцаж ага яваад за 8 сар 9 сард бас тэмцээнд орсон. Баян хонгор явсан. Баян хонгортоо маструудын тэмцээн болоод тэр чинь нэг софт волейбол кросс бүх юм байсан юм тий. Теннис гэдэг ийм юунууд байсан. Тэгээд би нэг кроссоо төрүүлж алт медаль авсан. Тэгээд тэрний дараагаар болонгод налайхад бас юу лээ тэр чинь маструудын улсын аврах, хөнгө атлетик улсын аврах 9 сард шүү дээ. Тий 9 сард. Тэнд бас 1500 м-тэй бас алт медаль авсан. Тэрний дараа тэгээд тэрний дараа чинь бас дорнт бишээ. Нөгөө юу бид талын марафонд шүү дээ. Тал нутгийн марафонд тий тал нутгийн марафонд чинь медаль авсан. Тий тэнд тэрний дараа болонгууд дүнжин гарав. Тэгэл дуусчаа юу? Тий тэр 45-аас дээш насны уралдаан болсон. Тэгээд тэнд бас хүрэл медаль аваад тэгэнгүүтээ Пүжи багшлахаар дорнодод амьдэрдэг юм болохоор нэг очихдоо 2-3 тэмцээн ингээд давхцсан үеэр нь очиод тэгэл баг нэг өдрийн зайтай ч юм ингээд ер нь л тэгээд энэ бидний яг сонирхоод өнөөдрийн гол сонирхоод байгаа юм болохоор ингээд
гүйлт гэдэг чинь одоо ингээд баг юу болчлоо шүү дээ. Тийм юм. Гүйлч гэлтгүй нь бүх спорт одоо ингээд амар ингээд яагаад байгаа юм шүү. Коронавигийн дараа ингээд тий бүр аягүй сайхан сэргээд. Тэгэл ер нь л хүмүүс чинь тэр хөдөлгөөн тэр нэг тэмцээн уралдаан тэр одоо эвент арга хэмжээнд явагдахад л одоо тэгэл ер нь бол их аягүй гоё спорт бол ер нь энэ коронавигийн хүчээр те нэг даваа тал нь тийм байлээ шүү дээ. Тийм юм аа. Тэгэхээр чин надлан чи бараг 10 тэмцээнд орсон юм шүү да. Тий, ер нь бол нэлээд 10 орчим тий. Тий, тэгээд дараа нь бас төлөвлөгөө хоригдлолтой доржчод гээд болсон шүү дээ. Эндээ тань. Эндээ бүхний тийм кросс юу гол болоо. Тэгээд энэ саяны хэлээд байгаа 10 тэмцээнд ч бас ганц бүзэгш ганцаараа явахгүй тэр дандаа багаараа ихэнхдээ нэг за саримдаа бид нэр жишээлгээд 10 явахлаар дөрүүлээ явцсан байх шээ те заримд нь 10-аа ч юм уу. Тэгээ бас нэг гүйлчин ганцаараа гүйж байгаа юм шиг мөртлөө яг нэг бас хамтрагч хэрэгтэй. Хүн ч увид нь дээрэс нь тэгэл бие биедээ туслана те. Тий. Одоо энэ юун дээр чинь энэ олон тэмцээнд ордог гэдэг юу маань бас багийн аягуус сайхан дэмжлэг байсан шүү дээ нэг. Бацарг маань бас бид нар чинь бие бинийгээ дэмжээ те. Бацарг маань бас ингээд юу яа машинтайгаа тэгээ бас бензинээ хийгээд тийм ээ дундаа тэгжээж энэ чи юг явж байгаа байхгүй тэр чи ирээл очино бас л тийм мөнгө амар гарснаа яг бас тэр чи бас их гоё болсон шүү дээ би ч нэг Улаанбаатар марафоны дараагаар юу яасан чинь манай төмөрт одоо тий тэр чинь хүлээж аваад тэгээд одоо шагнаас шүү дээ тий би ч бүр нэг надад молаа баян уулын маань одоо яг чиг унган нутгийн дүү охин бас медалийн маань налаагаад тэгээ ер нь бол тэр юугээрээ бас айгүй энэ юм бол тий. Тийм байна. За дараа жилийн дүүдээ бас их баярлдаг шүү. Энэ боломжийг ашиглаа. Юу дараа жил энэ жилийн шиг тийж олон тэмцээнд орж чадах уу? Мэдээж мөнгө төгрөг дээрээс нь тэгээд цаг хугацаа. Ер нь дараа жилийн зорилго маш товчхон. Тийм дараа жил ч одоо 23 он тий. 23 онд 23 оныг бол бас бусад спортыг бас ялангуяа энэ нэг өвлийн спорт бас дорнотод нэлээд юу болоод байна те бас нэг тасах гал одоо бид цанаа яг ингээл сайн мэдхгүй хүүхдүүд маань бас сайн мэдхгүй те ямар ч хэсэн нэг өвлийн спортыг бас нэг ямар ч юу яагаад цан нэг иймэрхүү байдیں۔ Бас нэг ингэж гулгадیں гэсэн тийм юу гүлэл бас хойч ирээдүйдээ бас ингээд сурталчлах тийм бодлоо байна. Одоо цан дээр хэдэн хүүхдтэй тань? Нэг 4-5 хүүхэд байна. Тэгээд өөрийн маань бас хэдэн жилийн өмнөөс бэлдэжсэн хүүхдүүд. Тэгээ ер нь бол яг цан бас нилээн юу юм да. Бас л мэрэгчсэн тийм юу. Миний хувьд техник яах юм? Техник бол одоо нэг юм ч сайхан тий видео одоо интернетээр янз бүрийн тийм техник хараад тэгэл тэр тал руу л яаж юм да. Тий. За баярлалаа. Энэ жил тэгэл дараа жилээс санийхан бас юм дуулах юм шиг. Ер нь бол яг гол нэг медаль гэхээс илүү амжилт гэхээс илүү нэг тэрийг нэг цаны спорт гэдгийг л бий болгоё. Бий амжилт тий. Тэгээд нэг тишүүрийг бас Монголын тишүүрийн холбоо тэгэл энэ цаны спортын манай өмнөх үеийн маструуд бас нэг юм яагаад байгаа. Тэр тал руу бас ер нь яаж өгөөч дэмжиж одоо цаныхаа спортыг дэмжихэд бас хувь нэмрээ оруулаач гэдээ бас нэг спортын мастер цэндэгч тэгээ ер нь тэр үеийнхэн бас тиймэрхүү юутай байгаа. Тэгээд дорнодын хүүхдүүдийг ер нь бол цанд бас оруулах юмсан. Тий, оруулах юмсан гэсэн тийм юутай байгаа. За дараа жилийн зорилго цан марафонд энэ жилийг шингэж хийж чадах уу? Явна. Энэ өвлийн нөгөө юугээ бол ингээд бас зугаатай тий. Арай өөр бас сонирхол хоббигоор гэж үргэлжлүүлээд тэгээд юутай. Уг нь одоо бас сонирхолж хэлэхэд энэ нөгөө цан марафон хоёрч тэсвэр яг адилхан шүү дээ. Адилхан. Дугуй бас адилхан тий. Тийм. За баярлалаа таны дараа жилийн ажилд амжилт хүсье.